That's my shit, that's my wave. Do it like that, then I repay. Don't be scared, I ain't afraid. Just like that, come my way. That's my shit. Сайн уу? За ингээд шинэхэн бичлэгтэй тавтаймаар л өдрийн минь. За тэгээд би ингээд ойр бичлэг хийгээгүй ер нь бол 2 сар болсон байна. Тэгээд яагаад бичлэг хийгээгүй утсан бэ гэхээр ингээд би ингээд ер нь ингээд энийг бичлэгийг edit хийх үедээ хичээд байхгүй ер нь айгуу гоё editдэг. Тийм би бол яг жоохон муухан л ер нь тийм утгагүй ер нь сурна. Тэгээд ер нь бол илүү сайжирна. Тэгээд дээрэгч маань ингээд биткойн ингээд дээрэгчийн утсан дээр би нэг өөрөө хаяг биш шилжүүлсэн. Тэгээд ингээд миний багтаамж 16 GB байхгүй юу? Бичлэг хийж болохгүй. Тэр их нөгөө их утасны гигабайт нь болохоор 128 GB болохоор ингээд болж байгаа байхгүй юу? Яг ер нь дээрэгч утаснаас нь өөрөө бичлэг оруулж байгаа. Тэгээд миний хаягаар одоо ингээд болж байна. Тэгээд ер нь биткойн нөгөө ингээд хоолсон юм бол гараа ингээд уулзаг уудсан. Тэгээд баг сар мар болоод тэгээд зүйлдээ бүр ингээд уулзч таавал. Тэгээд ер нь бол бичлэг хийгээгүй 2 сар болчихлоо. Тэгээд зуны амрал эхэлсэн байгаа. Тэгээ би зуны амралаас хойш ганц бичлэг хийгээгүй юм байна. Тэгээд одоо ингээд бичлэгээ эхлүүлж байна. За би мэдээч наадмын бичлэг хийн. Тэгээд бүгдээрэнд нь ингээд наадмын төргий. Би нөгөө нэг юм хувцас авсан байхгүй юу? Ер нь жоохон ингээд нөгөө би нэмрээ хосол гэдэг угаасаа хичээл ороход хэрэгтэй зүйлсүүдийг би авсан. Тэгээд бүгдээрээ тэд нартай минь танилццгаая. За эхлэе. Эхнийх нь миний би нэмрээ хосол байна. Өөр ногоон жоохон сонирхдаг. Гэтэ яг зүгээр л ногоон гэх хүү бариулж хүнийг ийм юм бэл. Тэг та. За тэгээд юм авах гэжсэн дэлгүүрт ингээд амар халуун байсан. Болохоор ер нь бол ингээд бодуулах гэсэн. Ийм танилцуулах жоох хэцүү л байна л да. Улааны хувцас. Яг за одоо юм чичгүүтэй тий угаасаа хүмүүс улааны хувцас өмсчил үздэг. Ямар ч керма мэрмэж байхгүй тийм улааны хувцас. Угаасаа керма байгаа ч яах тий. Би нэг болох амар гоё байгаа зү. Ингээд ийм сул загвартай. За энэ зориулт нь бол ингээд оосор болгоод хэрэглэж болно. Гэтэ би бол хувьдаа энийг зүйл талсан. Ер нь л аюу хөөрхөн одтой юм байна. За зүч. За тэгээд би нэг пүүз шил 2 авсан. Хар шилгийн зургийг энэ оруулчих. Хар шилний хаа. За дараагийнх нь ийм пүүз. Тэгээд утахгүй уулзна хэдүүлээ наадмын бичлэгээ угаасаа хийн. Тэгээд бүгдээрээ 2 оны нараа болцгаая. Баяртай. За ер нь бол ингээд улсын наадам бол яг дууссан. Гэтэ манай энд бол яг 100 жил болж байгаа. Тэгээд 100 жил болохоор бусдаас илүү онцгой жил болно гэсэн үг. Тэгэхээр ингээд 100 жилийн наадам бол ингээд бужигнаал. Ер нь бол ингээд айгүй бол үүсэлт гарсан байсан ингээд ер нь бол хүмүүс ингээд хашаамшаага будаад тэгээд нөгөө хашаамшаа тэгүүлээд амар гоё болсон байсан. Нэг л ингээд өөрчлөгдөл бусад жилүүдээс хамгийн онцгой жил. Баяртай. Tomorrow. За одоо би ингээд бэлэн гаргуулах гээд банк руу явж байгаа. Утгагүй наадмын гэлбээ яа. Намстэй кола авах байна. За ингээд наадмын ихний өдөр нэг иймэрхүү байна. Тэгэхэд нэг наадмал болсон нэг хуушур ицсэн байгаа. Тэгэд амар удаа ицсэн гэл. Яагаад байн гараа арчаад байсан бэ гэхээр ер нь бол тостой байсан. Ер нь бол тос ихтэй. Тиймээс болохоор ингээд тандаа гараа арчаадсэн. Тэгэд ингээд идээд байна. Тэгээд ер нь бол айгүй тийм хачин айгүй байсан. Тэгээд миний жижиг нэг асар дотор сууж байсан байгаа. Тэгээд ингээд уушураа бас идээд ер нь бол амар гоё амттай байсан байгаа. Тэгээд ингээд гоё наа гэж юм шиг. За би ингээ хуушраа эзний хараас мөстөг колоо ууж байна. Тэгээд ер нь бол өөрөө жоохон наадам болохоо артаас нь замрааг байгаа нүдний шил мөлний шил зүцэн. Тэгээд үс артаас нь байсан болохоор анзаараагүй. Тэгээ өөрөө наадам болохоо жоохон завгүй юм аа. Ингээд нэг юм хийлцэн тийм тоглоом дээр очих чинь. Очоо тоглох үгүйгээс мэдгүй байна. Ингээд нагацахаа хаажиж жоохон тусалсан ингээд мөстөг колыг хийж өгөөд тийм ингээд хөөсрөөс болохоор жоохон хийхэд хэцүү байсан. Ингээд мөсийг нь хийж өгөө тэгээд ер нь бол ингээд хийж тусалсан байгаа. Хамгийн гол нь би ингээд өөрөө жоохон ингээд хамгийн гол нь яг мөсийн шалтгаан нь болохоор ингээд хөлдөөгчний хажуудын хараа аим сэрүүхэн байсан ингээд гадаа бодлын халуун байгаа. Тэгээд ийм ажил хийсэн. Тэгээд ер нь бол юм ланда. Ингээд яатрчин жоохон ингээд жоохон хөс гараад энэ арай амар дэндүү халуун байгаа байхгүй юу? Тийм болохоор тэгээд би болохоор мөстөг болсон юм шиг. Тэгээд ер нь ингээд явсан. Ажиж гэжтэй ингээд юм хол нэг кола саус
3 hours later. За ингээд би ингээд салхитай байсан болохоор ингээд хийсэд нэг олигтой бичлэг хийж чадаагүй маа. Тэгээд ингээд одоо дуу оруулж байна. Тэгээд одоо би ингээд эхний өдрөө хараа орой гэртээ харах гад байж байгаа. Тэгээд ийм байна. За тэгээд маргааш уулзъя. Би баяртай. Тэсэм цаано одоо би ингээд наадмын 2 дахь өдөр тэгээд ингээд наадмаас угаасаа явж би нэг юм цаасан шүү авсан юм аа. The next day. Тэсэм цаано тэгээд одоо би ингээд наадмын 3 дахь өдөр тэгээд би 3 дахь өдөр бол яг хийгээж ажилласан боловч юу ч бичээгүй тэгээд байхгүй. Тэгээд ер нь бол ингээд би ингээд яг ингээд одоо ингээд ер нь бол наадмын бичлэг маань өндөрлж байна. Тэгээд би ингээд төгсгөлөө хийж байгаа. Тэгээд яагаад би дандаа үсээ боогод байгаа вэ гэхээр ингээд угаасаа амар халуун байсан байхгүй юу? Энэ удаагийн бичлэг маань өндөрлж байна. Дуусч байна. Тэгээд наадмын блогтой маань хамт байсан та нартай бүтэн баярлалаа. Тэгээд бүгдээрээ намайг дэмжиж заавал лайк болон subscribe дараарай. Баяртай.